нутгийн хүн гэдэг утгаараач өмнө говийн ард түмний хүсэлтээрч энэ оюутлогыг аль болох хурдан эргэлтэнд оруулах, ашиглалтанд оруулах шаардлагатай гэж боддог. Гэхдээ Монголын төр засгийг барьж байгаа хүмүүсийн дэндүү увайгүй, дэндүү одоо гадныхантай нийлж хувийнхаа эрх ашгийг, олигархуудын эрх ашгийг удирдлага болгосон энэ гэрээ хэлцээрүүдийн оюутлогын нэр хүндийг дэлхийн тавтанд Монгол улсын хэмжээнд унгаад дууслаа. Одоо энэ дээр нэг жаахан зохицуулт хийгээд бүрэн одоо өөрчлөх бодвол үнэхээр хэцүү. Зохицуулт хийгээд Монголдоо шашигтай, ард түмэндээ ширхтэй, тэр говийнхоо ард иргэдэд ширхтэй тийм үйл ажиллагааг нь явуулаасай л гэж бодож суугаа. Тэгээ бид эрээг бол бас нэг хуульч ухаантай юм бас гэрээ хэлцээрүүд энэ асуудлаар бас нэлээд хэдэн жил явсны хувьд сайн нэгтгэмбэ үзчихэд дугуйгээд одоо тантай холбоотой асуудлууд ч гэсэн зарим нөхдөд санал тавьсан бид олон талаас нь харж үзэх гэж бодоод ингээд явж байна л да. Тэгвэл тодруулах зүйл байна. За улсын хурлын 57 дугаар тогтоол түрүү жиг хурлын үед гарсан 51 гэсний хөв байна ш 34-ийг 51 болгох тухай. Тэр тогтоолыг ер нь одоо манай ерөнхий сайд юу гэж үзэж байгаа юм. Ерөөсөө тэр бид энэ их хурлын тогтоолыг Монголын одоо төр засаг нь хэрэгжүүлэхгүй байж болно. Тэгвэл гэрээ иргэний хувьд бол энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байж болно. Аль нэгэн хууль түүний төр эрүүгийн хуулийг хэрэгжүүлэхгүй байж болно гэсэн мессеж очив шүү дээ. За ийм нэг ойлголт бий болох гэж байна. Энэ тал дээр ер нь энэ хуулийг дээдлэх, ер нь энийг зохицуулт хийх, цаашдаа гэрээг илүү сайжруулах ийм боломж байна уу ерөнхий сайдаа. За хоёрдугаарт энэ 6 тэрбум гэж яриад байгаа 4.2 тэрбум долларын зээл түрүү өрийг урд өрийг төлөх юм уу? Тодорхой түрүү хариулсангүй. Одоогийн хөрөнгө оруулалт хийгээд явах юм уу? Яг энэ дээр одоо гэрээ эрх зүйн тал дээр яаж зохицуулт хийсэн юм бэ? Тэгээд дээр нь энэ Монгол улсыг төлөөд сууж байгаа энэ хүмүүс татврын аудитын мэдлэгтэй хүмүүс хэрэг байна вэ? Энэ 130 сая доллар үнэхээр татврын байгууллага шудраг татврын байцаагч нар тавьсан шүү дээ. Тэгээд 100-ын арилгах асуудал бол маш том махинаци явсан. Би зүгээр татврыг гадарладаг дотоод тэр бохир юмнуудын одоо яаж явсан гэдэг тэр эрх зүйн талаас нь ярьж байна. За тэрийг өнөөдөр олон улсын нэр хүндэд ярихаа болъё гэж бодоход энийг шалгасан тэр байцаагч нарын одоо бүгдийг хойд тараалаа шүү дээ. Дөөргөрөө цөлөөл зайлуулаад ийм байж болох юм уу? Монгол их орон газар